Монгол телевизийн бүтээл. Сайн байцгаана уу үзэгчдээ. Чимээгүй номын сан шоу нэвтрүүлгийн маань цоо шинхэн дугаар инхүү эхлэж байна. Энэ дугаарт маань охид бүсгүйчүүдийн хайрыг булаасан царайлаг залуучууд оролцсноо. Энэ бол Чимээгүй номын сан. Сайн байцгаана үзэгчдээ. Би бол номын сан Чанха. Чимээгүй номын сан шоу нэвтрүүлгийн шинэ дугаарыг эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа ивент тэтгэгч байгууллагуудаа баярлалаа. Энэ бол Чимээгүй номын сан. Ингээд Чимээгүй номын сан тоглогчтойгоо танилцъя. Амир продакшны бүжигчин Бэлгүн. Амир продакшны бүжигчин Дорж Нанжид. Амир продакшны бүжигчин Түшиг. Амир продакшны бүжигчин Бэлгэр Баяр. Амир продакшны бүжигчин Бат Зориг. Ингээд сүүлчийн тоглогчоор Амир продакшны бүжигчин дуучин Жижир бод тоглолтноо. Та нарт амжилт хүсье. Энэ бол Чимээгүй номын сан. Чимээгүй номын сан 1-р үе. 1-р үеийн даалгавруудыг та амжилттай биелүүлж чадвал багтаа 40 мянган төгрөг хожих боломжтой. Гэхдээ гол дүрмийг битгий мартаарай. Чимээ гаргах хоройтой. Эхэл. Чимээгүй номын сангийн эхний шийтгэл савлуур. Шийтгүүлэгч цаашаа харан зогсно. Харин ардаас нь хин нэгэн савлуурдаж бүкс рүү жийн. Даалгаврыг амжилттай биелүүлж энэ даалгаврын мөнгийг авч чадлаа залуусаа баяр хүргэе. Нэвтрүүлгийн эхний шийтгэл маш хөнгөн шийтгэл байлаа. Баажга даалгаврыг амжилттай биелүүлж багтаан 40 мянган төгрөг авчирлаа. Юу Бэлоны зургийг барьж чадвал. Бэлоны ичээд үсэд.
Энэ даалгаврын нэр бол бялууны зурмаг. Бялуунд ордог бүтээгдэхүүнүүдийг шааран дотор хийсэн байх ба шийтгүүлэгчийн толгоон дээр нэг нэгээр нь хагална. Үүнийг амжилтаа даван гарвал багтаан 40,000 төгрөг авчирна. Сайхан хөгжилдөг шиг боллоо. Ямар тааш даалгаврыг биелүүлж чадсан залуус. Баачка чимээгүй номын санд 2 дахь удаага тоглож байна гэсэндээ бас дуршлагтай байна. Чимээ гаргасангүй. Ингэснээр багта 40,000 төгрөг авчирснаар багийн нийт мөнгөнд дүн 80,000 төгрөг болж өслөө. Энэ удаа Амир продакшны бүжигчин доёд шийтгүүлэхээр боллоо. Нэвтрүүлгийн цуврал болсон шийтгэлүүдийн нэг Амир хаалга. Амир хаалганаас юу ч гарч иж магадгүй. Доёд юм болгоомжтой байгаараа да. Нэвтрүүлгийн цуврал болсон хүндхэн даалгавруудын нэг Амир хаалга даалгаврыг амжилттай гүйцэтгэж энэ даалгаврын мөнгийг авч чадлаа. Миний бодлоор бол амархан даалгавар байх шиг байлаа. Доёд даалгаврыг амжилттай биелүүлж багтаан 40,000 төгрөг авчирлаа. Ингэснээр багийн нийт мөнгөнд дүн 120,000 төгрөг болж өслөө. Нэвтрүүлгийн 1-р үе өндөрлөж байна. Нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа ивент тэтгэгч байгууллагуудаа баярлалаа. 2-р үеэр эргээд уулзцгаая. Чимээгүй номын сангийн дараагийн хэсэгт Баачка дахиад шийтгүүл. Харин хэн нэгэн дотор өмднөөсөө салах болно. Харин 2-р үеийн сүүлийн шийтгэл юу байх бол? Энэ бол Чимээгүй номын сан. Чимээгүй номын сан 2-р үе. 2-р үеийн даалгавруудыг амжилттай биелүүлснээр та багтаа 60,000 төгрөг хожих боломжтой. Гэхдээ гол дүрмийг битгий мартаарай. Чимээ гаргах хоройтой. Эхэл.
Надад яг шүү. Яа. Цатайлт. Хоёрдугаар үеийн эхний шийтгэл бол эртний үеэр аялна. Эртний хүмүүс юу иддэг гэж түүхийн мах. Түүхийн махыг 1 минутын дотор идэж дуусгах ёстой. Амар цааш тоо. Талын 진짜. Даалгаврыг биелүүлж чадаагүй учраас ойлгомжтой. Мөнгө надад үлдсэн. Түүхийн мах идэхэд хэцүү. Бачка үнэхээр хичээсэн. Харамсалтай нь чадсангүй. Ингэснээр багийн нийт мөнгөнд дүн хэвээр үлдлээ. Энэ удаа Амир продакшны бүжигчин Дүшиг шийтгүүлнэ. Шийтгэлийн нэр Татуурга. Юунаас татна гэж Дүшгийн дотор өмднөөс татна. Даалгаврыг амжилттай биелүүлсэн учраас энэ даалгаврын мөнгийг авч чадлаа залуус. Дүшиг сайн байсан. Дотор өмднөөсөө салсан ч 100,000 төгрөг багтаан авчирч чадлаа. Ингэснээр багийн нийт мөнгөнд дүн 180,000 төгрөг болж өслөө.
Хоёрдугаар үеийн сүүлийн шийтгэлийг хоёр хүн биелүүлнэ. Нэг нь нүүрэндээ зүгийн бал дүрхнэ. Нөгөөх нь харин долоож 1 минутын дотор цэвэрлэх ёстой. Нэвтрүүлгийн дүрмийг баримталж даалгаврыг маш амжилттай биелүүлж чадлаа. Мөнгө та нарыг залуусаа. Кайд оюут хоёр амжилттай шийтгэлээ биелүүллээ. Ангиснээр багтаа 60,000 төгрөг авчирч багийн нийт мөнгөнд дүн 240,000 төгрөг болж өслөө. Чимээгүй номын сан шоу нэвтрүүлгийн 2 дугаар үе өндөрлж байна. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа ивент тэтгэгч байгууллагуудаа баярлалаа. Сүүлийн үеэр эргээд уулзцгаая. Түр баяртай. Чимээгүй номын сан хэсэг хугацааны дараа бурхан минь бачка дахиад л шийтгүүлнэ. Мөн хэн нэгэн нулимсаа дэвчин. Энэ бол чимээгүй номын сан. Удахгүй уулзъя үзэгчтэй. Чимээгүй номын сан сүүлийн үе. Сүүлийн үеийн даалгавруудыг та амжилттай биелүүлж чадвал хамгийн их мөнгөнд дүн болох 100,000 төгрөгийг авах боломжтой болно. Гэхдээ гол дүрмийг битгий мартаарай. Чимээ гаргах хоройтой. Эхэл. Чимээгүй номын сан 3 дугаар үе. Эхний даалгавар. Шийтгүүлэгч нэг сонгоныг 1 минутын дотор эдэж дуусгах ёстой. Хэрвээ амжилттай биелүүлвэл багтаан 100,000 төгрөг авчирна.
Даалгаврыг биелүүлж чадсан уу гэвэл тийм. Гэхдээ оногдсон хугацаанд амжаагүй учраас энэ даалгаврын мөнгө надад үлдлээ. Харамсалтай байна. Шижрээ үнэхээр их хичээлээ. Харамсалтай нь хугацаанд амжиж чадсан. Ингэснээр багийн нийт мөнгөнд дүн хэвээр үлдлээ. Зээлгэж болохгүй амар том том хэрэгтэй. За гоё болж. Таньс өрөслөө авч. Жон жижиг л болох. Леженд тоглосон. Чимээгүй номын сан 3 дугаар үе сүүлийн даалгавар. Бачка шалдан Мишокон дотор хэвдэх ба харин Мишокон дотор ямар нэгэн амтан хийх ёстой. Ямар амтан гэж. Өөрө гарцгаа. Даалгаврыг биелүүлэх явцад хэтэрхий их чимээ гаргасан учраас энэ даалгаврын мөнгө надад үлдлээ. Харамсалтай байна. Ямар ч хүн өртнүүдтэй хамт хэвдэнэ гэж төсөөлөхгүй байх. Тийм ээ. Энэ үл үнэхээр хэцүү даалгавар байсан. Харамсалтай нь даалгавраа биелүүлж чадсангүй. Амар продакшны залуучууд маань чимээгүй номын санг амжилттай даван гарлаа. Тэд багаараа 240 мянган төгрөг хоцсноор хүн төс бүр 40 мянган төгрөгтэй гэртээ харж байна.
Муугүй баяр хүргээ залуусаа. Та бүхэнд амжилт хүсье. Тэргээд уулзах үзэгчтэй. Чимээгүй номын сан шоу нэвтрүүлэг та бүхэнд хүрлээ. Нэвтрүүлэг дээр гарсан даалгавруудыг дуурайж хийхийг хориглоно. Энэ бол Чимээгүй номын сан. Нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж, ивент хэлсэн байгууллагуудаа баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Nippon TV. Илүү их шийтгэлийг ойрыгоос